код орог програм руугаа хэрхэн нэвтэрч орж хичээлээ болон даалгавраа хийх үү гэсэн заавар бичлэг оруулъя. За код орог гэдээ орохоор ингэж харагдаж байгаа код орог сайт маань. За эндээс бүгдээрээ энэ sign in гэдэг дээр дарна. За sign in гэдээ дараад орохоор за ингэж харагдана. За энэний бүгдээрээ энэ section code гэдэг хэсэг дээр багшийнхаа өгсөн 6 оронтой кодоо бичих ёстой. За ийм 6 оронтой өсөг байх ёстой. Багш нэг юм цаас өгсөн байгаа. Цаасныхан дээр section code гэдгийг ард юм анги болгон өөрөөр юм 6 өсгөн код байгаа гэсэн үг. За хүүхдүүд маань email болон password дээр email password дээр бичиж суугаад идэг. Энэ болохоор шаардлагагүй. Энд юу ч бичихгүй. Зөвхөн энэ section code дээр бичээд гөөв давч таарна шүү. За ингээ орохоор тухайн ангийн кодоо зөв бичсэн бол жишээлбэл 4-ийн анги 2025-аас 26 4-ийн банк гэдэг ингээ гарч ирнэ гэсэн. За ингээ ангийн хүүхдүүдийн нэрс гарч ирнэ. Энэ дээр өөрийнхөө нэрнээр очиод дарна. За тэгэнгүүт нууц код болох зургууд гарч ирнэ. Энэ нууц код нь өөрийнхөө бас зураг мэдж байгаа хүүхдүүдэнд хэвлээд өгсөн байгаа. За мэдхгүй болвол Moodle дээр бас багш нь оруулсан байгаа. Тэндээс хараарай. Хичээл хэрэглэгдэх файлууд дотор оруулсан байгаа гэсэн. За тэгээд нууц код болох зурган дээрээ дараад sign in дараа. За ингээ орохоор шууд хамгийн түрүүнд багшийнх нь хамгийн сүүлд нээсэн хичээл автоматар шууд гараад ирдэг. Тэгэхээр энэ ногоорцсон байгаа тухайн хүүхд маань энэ хичээлийн даалгаврыг бүгдийг биелүүлсэн байна, хийцэн байна гэсэн. За тэгээд my dashboard буюу энэ дээр дарах юм бол ингээд багшийнх нь нээсэн хичээлүүд харагддаг гэсэн үг. Одоогийн байдлаар Express course, Classic Maths гэсэн хичээлүүд нэгцэлтэй байна гэсэн үг. Тэгээд Classic Maths бүрэн дууссан байна. Express course-аа одоо хийж явж байна гэсэн үг. Viv course юм уу, Continuous Listening гэдэг алин дээр нь дарсан ч болно. За Viv course гэдээ ороод харах юм бол ингэж харагдаж байна. Ногоорцнууд нь чи хийцэн. За энэ болохоор чи буруу хийсэн, аль эсвэл ашиглах ёстой блокоос илүү блок ашигласан гэсэн үг. За тэгээ ингээд цагаан баганууд нь хийж дуусаагүй гэсэн. За одоо жишээлбэл энэ 9 яасан юм байна гэдгийг ороод ингээд харах юм бол за даалгавар амжилттай биелэгдээгүй болж таарч байна тийм ээ. За иймэрхүү маягаар харна гэсэн үг. За одоо Classic Maths хичээлийг Viv course гэж орж харлаа. За нэг танилцуулга юм өгөхөд за жишээлбэл 3 дугаар даалгавар руу ороод харлаа гэж бодоход энд 5 блок ашиглаж гэсэн бол 5 блок юм уу тэрнээс бага блокээр л энэ даалгаврыг биелүүлэх хэрэгтэй ашиглаж. 5-аас илүү блок ашиглаад хийчих юм бол даалгавар амжилттай биелэгдсэн ч гэсэн чиний кодыг чанаргүй гэж үзээд энд бүрэн ногоордоггүй гэсэн үг. Бас буруу хийсэн тохиолдолд бас энэ бүрэн ногоорохгүй цагаанаараа харагдаад байдаг. Тэгэхээр энэ бүгд ногоорцсон байвал бүгднийг зөв хийсэн байна гэж ойлгож болно. За ингээд л хийсэн байхад багш нь шууд өөрөө ирэхээр бүх хүүхдүүдийн мэдээллийг хараад явдаг байгаа шүү.